Сайн байцгаана уу сонсогчдоо. Казах хэлний хичээлийн шинэ хичээлд тавтай морилно. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ нэгэн харилцан яриаг уншиж бас задлан шинжилгээ хийцгээе. За ингээд эхлээд би та нарт энэ харилцан яриаг бүтнээр нь уншиж үзүүлье. Уншиж сонсгоё. Хоёр харилцан яриа байгаа. За эхнийх нь Сэлэмэтсэн бэ асан. Сэлэмэтсіз бэ апай. Халанхалай. Жақсы, рахмет. Сіздіңше? Өте жақсы, рахмет. Апай, денсаулығыңыз қалай? Денсаулығым жақсы, рахмет. Асан, сенің отбасың үлкен бе? Жоқ, менің отбасым онша үлкен емес. Сенің отбасында қанша адам бар? Менің отбасымда 4 адам бар. Олар кімдер? Олар менің әкем, шешем, інім және мен. Әке шешең үлкен кісілер ме? Жоқ, олар орта жаста. Әкем 53-те, шешем 51-де.Інің нешеде? Інімнің жасы 15-те. Өте жақсы.Інің жас екен? Иә, ол әлі жас. Бірақ өте ақылды. Әке шешең қазір ауылда ма? Жоқ, олар қазір Алматыда. Солай ма? Жақсы, сау бол, айналайын. Сау болыңыз, апай. За одоо дараагийн харилцан яриаг уншиж сонсгоё. Танысайық, сіздің атыңыз кім? Менің атым Мақпал. Ал сіздің атыңыз кім? Менің атым Диана. Мен қуаныштымын, Диана. Мен де танысқаныма қуаныштымын. Сіздің отбасыңыз бар ма? Иә, менің отбасым бар. Күйеуім және 2 балам бар. Тамаша. Олар қазір осында ма? Жоқ, олар мұнда емес. Күйеуім жұмыста, ал балаларым мектепте. Балаларыңыз кішкентай ма? Иә, қызым 8-де, ұлым 10-да. Иә, олар әлі жас екен. Бұл сіздің балаңыз ба? Иә, бұл менің үлкен ұлым. Аты Сырым. Өте сүйкімді бала екен. Оның жасы нешеде? Ол 18-де. Өте жақсы. Неше балаңыз бар? 3 балам бар. 1 қыз, 2 ұлым бар. Кіші ұлыңыз және қызыңыз мектепте ме? Жоқ, олар әжесінің үйінде. Әжеңіздің үйі қайда? Алматыда ма? Иә, осында. Алматының жанында кішкентай ауыл бар. Ауылдың аты Жаңа Тұрмыс. Кіші ұлым мен қызым қазір сол жерде. Өте жақсы. Тамаша екен. Көріскенше сау болыңыз. Сау болыңыз. За тэгэхээр одоо бүгдээрээ эхний харилцан яриаг задлан шинжилцгээе. Сэлэмэтсэн бэ асан? Сайн уу асан? Сайн байна уу асан? Сэлэмэтсіз бэ апай? Апай гэхээр эгчээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрөөсөө насаар эгч хүмүүсийг апай гэж дууддаг байгаа. Тэгэхээр сэлэмэтсіз бэ апай гэхээр сайн байна уу эгчээ гэсэн утгатай үг. Халанхалай. Одоо сайн уу? Би чинь сайн уу? Тийм ээ? Жақсы, рахмет. Сіздіңше? Сайн, баярлаа. Харин таны сіздің халы буюу сіздің халыңыз буюу таны одоо би чинь сайн уу гэж асууж байна. Тэгэхээр өте жақсы, рахмет. Маш сайн, баярлаа. Апай, денсаулығыңыз қалай? Эгчээ, таны бие ямар байна вэ? Эрүүл мэнд ямар байна вэ? Денсаулығы гэхээр эрүүл мэнд бие гэсэн утгатай үг. Тэгэхээр денсаулығыңыз қалай? Таны эрүүл мэнд ямар байна вэ? Денсаулығым жақсы, рахмет. Миний бие сайн байгаа, миний эрүүл мэнд сайн байгаа, баярлаа. Асан, сенің отбасың үлкен бе? Отбас гэхээр гэр бүл тийм ээ. Тэгэхээр асан, чиний гэр бүл том уу гэж байна. Өргөн үү гэсэн утгатай үг. Тэгээд жоқ, менің отбасым онша үлкен емес. Үгүй, миний гэр бүл тийм ч том биш.
Oncha гэхээр teamch гэсэн утгатай үг болж байгаа. Тэгэхээр миний отбасım oncha үлкен эмээс гэдгийг санаж байгаа байх биш гэсэн утгатай үг тийм ээ. Тэгэхээр миний гэр бүл teamч том биш ээ. Senin отбасында қанша адам бар? Адам гэхээр хүн гэж байгаа. Тэгэхээр танай гэр бүл хэдэн хүнтэй вэ гэхээр senin отбасында қанша адам бар? Менің отбасымда 4 адам бар. Манай гэр бүл 4 хүнтэй буюу 4 адам бар. 4 хүн байгаа. Манай гэр бүл миний отбасымда манай гэр бүлд 4 адам бар. 4 хүн бий. Олар кімдер? Тэд хэн бэ? Тэднэр хэн бэ? Олар менің әкем, шешем, інім және мен. Тэднэр бол миний аав, ээж, дүү бас би. Әке гэхээр аав, шеше гэвэл ээж, інім гэвэл эрэгтэй дүү, мен гэвэл би тийм ээ. Тэгэхээр тэднэр бол миний аав, ээж, миний эрэгтэй дүү бас би. Әке шешең үлкен кісілер ме? Аав ээж нар чинь том хүмүүс үү гэсэн үг. Өөрөөр хэлбэл том настай хүмүүс үү гэсэн утгаар орж байгаа. Жоқ, олар орта жаста. Үгүй, тэднэр орта гэхээр дунд, орта жаста дунд насных. Олар орта жаста. Әкем 53-те, шешем 51-те. Аав 53 гэдгийг санаж гин үү? 53 гэсэн үг тийм ээ. Тэгэхээр аав маань 53 настай, 51-дэ гэхээр шешем 51-дэ гэхээр ээж маань 51-тэй. Энэ нь нэгшээдээ. Чиний дүү чинь хэдэн настай вэ? Энэмнің жасы 15-тэй. Миний дүүгийн нас 15 буюу манай дүү 15-тай. Өте жақсы. Маш сайн. Энэ жас екен. Танай дүү чинь залуу байна. Жас гэдэг үг нь залуу гэсэн үг. Тэгэхээр энэ жас екен гэхээр танай дүү чинь залуу байна. Екен гэдэг нь болохоор ямарваа нэгэн мэдээллийг мэдхгүй байж байгаад гинт мэдсэн үедээ екен гэж хэлдэг. Юм байна. Ийм юм байна, тийм юм байна гэсэн утгаар. Тэгэхээр энэ жас екен гэхээр дүү чинь залуу юм байна штэ. Дүү чинь залуу юм байна гэсэн утгаар орж байгаа. Иә, ол әлі жас, бірақ өте ақылды. Тийм ээ. Ол әлі жас. Әлі жас гэдэг нь энэ өгүүлбэр нь болохоор тэр ерөнхийдөө бол залуу, бірақ одоо залуу буюу хүүхдэр байгаа тийм ээ. Залуу, бірақ өте ақылды буюу бірақ гэдэг үгийг санаж байгаа бол бірақ гэвэл гэвч, гэхдээ гэсэн утгатай үг. Энэ үгийг сайн сэжилж аваарай. Бірақ. Гэхдээ өте ақылды, маш ухаантай. Әлі жас гэхээр ерөнхийдөө бол ингээд залуу гэсэн утгаар одоо холтолцол залуу хэвээрээ одоо залуу байгаа гэсэн утгаар орж байгаа. Әке шешең қазір ауылда ма? Аав ээж чинь одоо энэ тосгонд байна уу? Қазір гэхээр одоо, ауыл гэхээр ерөнхийдөө бол тосхон гэж ойлгож болно. Жижиг ийм оршин суугчтай ийм тосхон суурин газар, жижиг суурин газар байгаа. Тэрнийг болохоор тосхон гэж нэрлэж байгаа тийм ээ. Тэгэхээр ауыл тосхон. Жоқ, олар қазір Алматыда. Үгүй, тэднэр қазір одоо Алматыда байгаа. Солай ма? Тийм үү. Энэ үгийг бас сайн сэжилж аваарай. Солай ма гэвэл тийм үү гэсэн утгатай. Жақсы, сау бол, айналайын. Жақсы, сау бол, айналайын. Сайн байна. Баяртай. Айналайын гэдэг үг нь их өвөрмөц үг л дээ. Энийг ялангуяа настай хүмүүс, хүүхэд юм уу, залуу хүмүүс дээр ингэж одоо өхөөрцөн байдлаар гэх юм уу, илүү тийм найрсаг байдлаар ингэж хэлдэг. Айналайын гэд хүүхдүүдийг ингэж эрхлүүлэх ч юм уу, тийм өхөөрцөн, тийм байдлаар энэ үгийг хэлдэг байгаа. Сау болунгаас бай. Баяртай ихчээ гэсэн утгатай ийм харилцаа яриа байна. За дараагийн харилцаа яриаг задлж үзье. Танысайық, сіздің атыңыз кім? Танилцъя. Таны нэр хэн бэ? Менің атым Мақпал. Миний нэр бол Мақпал. Ал сіздің атыңыз кім? Харин таны нэр хэн бэ? Менің атым Диана. Миний нэр бол Диана. Мен қуаныштымын, Диана. Би баяртай байна. Өөрөөр хэлбэл танилцсандаа таатай байна, Диана. Мен де танысқаныма қуаныштымын. Сіздің отбасыңыз бар ма? Би ч гэсэн танилцсандаа
Баяртай байна. Танд гэр бүл байгаа юу? Sizдің отбасыңыз бар ма? Та гэр бүлтэй юу? Иә, менің отбасым бар. Тийм ээ, би гэр бүлтэй. Өөрөөр хэлбэл менің отбасым бар гэдэг яг үгээр нь орчуулбал миний гэр бүл байгаа гэсэн утгатай үг. Күйеуім және екі балам бар. Күйеу гэхээр күйеу нөхөр гэсэн үг. Нөхөр, күйеу. Күйеуім гэхээр миний нөхөр гэсэн үг. Тэгэхээр нөгөө гэд араасаа төлөөний нөгөө төлөөнд хамаатуулах үг нөхцөл орсон байна тийм ээ. Тэгэхээр күйеуім миний нөхөр. Және екі балам бар. Және гэдэг нь бас бөгөөд бас екі балам бар. Хоёр хүүхэд байгаа. Нөхөр бас хоёр хүүхэдтэй. Тамаша. Олар қазір осында ма? Тамаша гэдэг нь гайхалтай гэсэн үг. Олар қазір осында ма? Осында ма гэвэл энд байгаа юу? Энд үү гэж байна. Тэд нар энд байгаа юу? Жоқ, олар мунда емес. Үгүй. Тэд нар энд байхгүй. За, энд гэдэг үгийг бас мунда гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр мунда емес гэвэл энд биш ээ гэж байна. Күйеуім жұмыста, ал балаларым мектепте. Манай нөхөр, күйеуім, миний нөхөр жұмыста. Жұмыс ажил тийм ээ. Тэгэхээр та гэдэг нь орон байр заасан нөхцөл. Жұмыста гэхээр миний нөхөр ажил дээрээ байгаа. Миний нөхөр ажил дээр. Ал гэдэг нь харин гэсэн үг тийм ээ. Өмнөх хичээлүүдийг бас сонссон бол ал гэдэг үгийг мэдчихэж байгаа байх. Харин балаларым мектепте. Хүүхдүүд маань сургуульд байгаа. Мектеп гэхээр сургууль. Мектепте гээд орон байр заасан буюу заасан нөхцөл ороод сургуульд буюу сургуульд байгаа гэдэг утгаараа орж байна. Балаларыңыз кішкентай ма? Кішкентай жижиг тийм ээ. Балаларыңыз таны хүүхдүүд жижиг үү бага насны юу гэсэн утгатай. Иә, қызым 8-де, ұлым 10-да. Тийм ээ, қызым гэхээр миний охин тийм ээ, қыз охин. Миний охин 8-де, 8-те. Ұл гэвэл эрэгтэй хүүхэд буюу хүү. Манай хүү, ұлым 10-да. Хүү маань 10-та. Иә, олар әлі жас екен. Түрүүн гарсан тийм ээ. Тэд нэр ерөнхийдөө бол залуу юм байна. Залуу буюу хүүхдээрээ байгаа юм байна тийм ээ. Бага насны хүүхдээр жоохон байгаа юм байна. Бид нөгөө хүүхдүүд чинь одоо л жоохон байгаа юм байна. Ерөнхийдөө жоохон байгаа юм байна гэдэг утгаар тийм ээ. Әлі жас екен гэж хэлж болно. Бұл сіздің балаңыз ба? Энэ таны хүүхэд үү? Иә, бұл менің үлкен ұлым. Тийм ээ, энэ бол миний том хүү. Аты Сырым. Түүний нэр бол Сырым. Өтө сүйкімді бала екен. Сүйкімді гэхээр хайр хүргэм гэсэн утгатай. Маш хайр хүргэм хүүхэд байна. Оның жасы нешеде? Тэр хэдэн настай вэ? Ол 18-де. Тэр 18-де. Өтө жақсы. Маш сайн. Неше балаңыз бар? Хэдэн хүүхэд? Та хэдэн хүүхэдтэй вэ? Балаңыз тийм ээ. Та гэдэгт хамаатуулаад балаңыз. Неше балаңыз бар? Та хэдэн хүүхэдтэй вэ? 3 балам бар. 3 хүүхэдтэй. 1 қыз, 2 ұлым бар. 1 охин, 2 хүүтэй. Кіші ұлыңыз және қызыңыз мектепте ме? Кіші гэдэг нь баг гэсэн үг. Тэгэхээр кіші ұлыңыз гэхээр таны баг хүү. Таны баг хүү және мөн қызыңыз охинтой мектепте ме? Сургуульд байна уу? Жоқ, олар әжесінің үйінде. Әже гэхээр эмээ гэсэн үг болж байгаа. Тэгэхээр үгүй тэд нар эмээгийнхаа гэрт байгаа. Әжесінің үйінде. Олар тэд гэсэн үг. Тэгээд әже гэдэг үг нь дангаараа әже гэхээр эмээ гэсэн үг. Тэгээд араасаа с гэдгийг залгаад әжесі яагаад гэвэл олар гэсэн төлөөний үгэнд хамаатуулаад тэдний эмээ болохоор олардың әжесі гэж залгадгийг санаж байгаа. Тэгээд әжесі гэдгийн араас хариалахын тийм ялгал буюу нэн гэдгийг залгаад әжесінің эмээгийнхээ гэсэн утгатай. Тэгэд үйндээ гэрт. Гэргээ зүгээр байвал үе болоод тэгээд үе гэдгийн араас гэдэг нөхцөлийг залгаж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө бас адилхан энэ үе гэдэг чинь ажээ буюу эмээдээ хамаатуулж байгаа болохоор 3 дугаар эзэн биеийг хамаатуулах нөхцөл аваад үе тэгээд араасаа д авч байгаа. Д гэдэг нь орон байр заах нөхцөл. Үедээ гэхгүйгээр
Д хоёрын завсар Н үсгийг жирэглэж өгдөг. Тэгээд үеиндэ гэж хэлдэг. 3 дугаар төлөөний 3 дугаар эзэн бит. Тэгэхээр улаар ажиснын үеиндэ тэд эмээгийнхаа гэрт нь байгаа гэж монголоор орчуулна. Ажингздэн үе кайда. Эмээгийн гэр хаана вэ? Алматад байдгүй. Осында Алматының жанында кішкентай авыл бар. Тийм ээ. Энд Алматын хажууд жанында гэхээр хажууд тийм ээ. Алматының жанында кішкентай авыл бар. Жижигхэн тосгон байгаа. Авылдың аты тэр тосгоны нэр нь Жаңа Тормос гэдэг нэртэй тэр тосгоны нэр. Тэгээд кіші улам мен қызым қазір сол жерде. Миний баг хүү болон охин одоо тэр газарт байгаа. Сол жерде тэр газарт гэсэн үг тийм ээ. За, өтө жақсы. Тамаша екен. Маш сайн, гайхалтай юм байна. Көріскенше сау болыңыз. Дараа уулзацгаая. Баяртай. Сау болыңыз. Баяртай. За, ийм хоёр харилцан яриаг бүгдээрээ задлан шинжиллээ. За, хэрвээ та бүхэнд асуулт байх юм бол комент хэсэгт бичээрэй. Энэ хичээлийг сонссонд маш их баярлалаа. Дараа уулзцгаая. Баярлалаа. Баяртай.